сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9. Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэнд хүргэж байна. Хөг Тэнгэр радио Бобох нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За эфирт хөтлөгчөөр Оюкам Агийн хариулагчаар Ариука ажиллаж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. Үзэг сонсогчдоос өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Бобохынхоо Бобох нэвтрүүлгийнхаа сэдвийг хүргээд тэгээ үндсэн мэдээлэл рүүгээ шууд оръё тийм ээ. За Оюкагийн мэдээлэл. За миний хувьд гэх юм бол ус уухгүй явах юм бол хүний бие организмд яг яаж нөлөөлт юм бэ? Тэр дундаа тархинд яаж нөлөөлт юм бэ гэдгийг дэлгэрүүлж ярих бол. За миний мэдээлэл болохоор урдны дугаар дээр тунаа загсны сөрөг нөлөөлөл хүнсэндээ яаж хэрэглэх талаарх мэдээлэл байсан. За мөн бас бусад нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүд гээд одоо орж исэн. За өнөөдөр болохоор мөн 2025 болон 2026 оны судалгааны тайлан мэдээг бас хүргэж байгаа. Энэ удаад цагаан будаан дахь хүнцэл гэдэг нэртэй одоо хорт бодисын талаарх ийм мэдээлэл бол байгаа. За яана одоо өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг л одоо хортой болоод явж байгаа шүү дээ. Хэрэглээ гэдэг зүйлээ зөв зохицуулах юм бол энэ одоо хүнсний бүтээгдэхүүнүүдэд байдаг хорт бодисоос өөрийгөө болон харьт өмнөс хамгаалах боломжтой гэсэн үг. За хүнцэл гэж юу вэ гэдгээс одоо мэдээлэл эхлэе тийм ээ. За хүнцэл гэж юу юм бэ гэхээр латинаар бол арсеник гэж. За байгальд химийн юм элемент хэлбэрээр оршдог саарл өнгөтэй. За ерөнхийдөө хүчтэй хор гэж үздэг. Металлоид буюу хагас металл. За байгальд хаанд байдаг вэ гэхээр хөрсөнд, усанд, за бүр агаарт. За үүнийг бол органик бус хүнцэл гэж нэрлэдэг байгаа. За органик хүнцэл гэдэг нь болохоор хаанд байдаг вэ гэхээр далайд байгаа. Далайн ургамал, далайн гаралтай бүтээгдэхүүн загсанд органик хүнцэл гэдэг зүйл нь байдаг. Энэ далайн гаралтай бүтээгдэхүүнд буюу органик хүнцэлд нь хор нь бага, органик бус буюу хөрсөнд байдагт нь хор нь хүчтэй байдаг. За Америк нэгдсэн улсад худалдаалагдж байгаа одоо судалгааных нь үйл явцаас хүрэх гэж байна. Америк нэгдсэн улсад зарагдж байгаа одоо бүх будааны гэж байгаа шүү. Дээжээс бага хэмжээгээр хүнцэл бол илэрсэн юм байна. Бүх будааг одоо судалж үзэхэд хүнцэл бага хэмжээгээр илэрсэн. За ашигын бус байгууллага байдаг юм байна. Энэ нь болохоор Healthy Babies Bright Futures гэдэг одоо байгууллага Америк нэгдсэн улсын олон хотод зарагдж байгаа 100 гаруй брендийн одоо 140 гаруй будааны дээжид дүн шинжилгээ хийхэд бүх будаанаас нь хүнцэл бага хэмжээгээр илэрсэн. За тэгээ энэ нь асуудал дагуулад эрдэмтдийн санааг зовоогоос судалгааны ажил нь одоо үргэлжилсэн байна. За хүнцэл гэдэг энэ хорт бодис маань болохоор химийн элемент бага хэмжээгээр байгальд байдаг ч гэсэн дэлхийн цаг уурын өөрчлөлт буюу дэлхийн халалтаас одоо шалтгаалаад органик бус хэлбэрээр түрүүн хэлсэн ус, хөрс, агаар болон хоол хүнсээр одоо дамжаад хүний биед орохоор урт хугацаанд хүний биед тогтмол орох юм бол хорт хавдар болон бусад одоо эмгэгүүдийг дагуулдаг ийм хортой бодис. Ямар аюултай юм бэ те? Уртын хугацаанд тогтмол хүнцэл агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол 5-аас 10 жилийн дараа их хэмжээгээр хэрэглэх юм бол магадгүй 3-аас 5 жилийн дараач гэдэг юм уу те. Энэ хорноос шалтгаалсан хорт хавдар болон бусад өвчнүүдийг тусах эрсдэл маш өндөр байгаа юм. За энэ нь дөрөв хэллээ тийм ээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад хөрсөнд асар хэмжээгээр хүнцэл хуримтлагдж байгаа юм байл. Тэгэхээр цагаан будааг хөрсөнд тарьж ургуулдаг. Дээрээс нь усархаг ийм одоо онцлогтой учраас цагаан будаа бусад одоо хүнсний бүтээгдэхүүнийг ботох юм бол хөрснөөс хүнцлийг маш их хэмжээгээр өөртөө татаж агуулдаг юм байна л да. Тэгээд тэрийг нь хүмүүс хэрэглээд бидний биед одоо хүнцэл гэдэг юм органик бус хүнцэл бидний биед ороод байгаа. За органик бус хүнцэл нь болохоор хүний биеэс
одоо гадагшлахад маш хэцүү. Органик хүнсэл нь болохоор хүний биед одоо хуримтлагддаггүй богино хугацаанд гадагшилчдаг юм байна. Тэгэхээр цагаан будаанаас авж байгаа цагаан будаа идээд цагаан будаанд агуулгадж байгаа тэр хүнсэл маань органик бус учраас бидний биед хуримтлагдаад тэгээд маш их хэмжээгээр хэрэглэх юм бол уртын хугацаанд тогтмол хэрэглэх юм бол асуудалд өртөхнө л гэж ойлгоход болно. За уур амьсгалын өөрчлөлт болоод хүнсэл гэдэг хорт бодисын өсөлт гэдэг энэ бол 2025 оны судалгаа. Нэгэн жилийн өмнөх судалгаа бол байгаа. За тэгэхээр нэг албан ёсны их сургуульчийг дуртахгүй бол би нэг зохиогоод яриад байгаа юм шиг болчихно тийм. За энэ нөгөө Колумби их сургуулийн нийтийн эрүүл мэндийн одоо сургууль гэж байдаг юм байна л да. За энэ сургуулиас гаргасан судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлал нь будаан дахь хүнслийн хэмжээг нэмж байгааг энэ Колумби их сургуулийн эрдэмтэд тогтоосон. За тэгээ дэлхийн дундаж хэм 2 Цельсиээр нэмэгдсэн байгаа юм байна. За тэгээ нүүрс хүчлийн хийн хэмжээ ихсгэд хөрсний химийн бүтэц өөрчлөгдөөд за тэгээд будааны ургамал хөрснөөс хүнслийг илүү хурдан илүү их хэмжээгээр шингээх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм байна. За тэгээ энэ нь ирээдүйд зүрх судасны өвчлөл мөн хавдрыг үүсгэнэ гэдгийг одоо тайланд нь ингэж дурдсан байгаа юм л. За тэгээ тун удахгүй манай Монгол улсад COP17 буюу дэлхийн одоо уур амьсгалын өөрчлөлтийн нэгдсэн чуулган болох гэж байгаа. За энэ удаад бол цөлжилтийн эсрэг ийм одоо хурал болох юм байлээ. За тэгээд уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл маань хүн төрөлхтний эрүүл мэндэд энэ мэд сөргөөр нөлөөлж байна гэдгийг судалгааны тайлангууд бол харуулдаг. За бор будаа гэж байдаг. За тий. Түрүүн нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн Америкийн нэгдсэн улсад байдаг ашигын бус байгууллага. Тэр нэг хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр түлхүү судалгаа явуулдаг байгууллагын одоо тайлан мэдээ гэж ихэнд дурдсан. За тэгвэл энэ байгууллагаас мөн бор будаа ба хүүхдийн хоол тэжээлийн асуудал гэсэн сэдвийн дор 2025-аас 2026 оныг дамнуулсан судалгааг бол хийсэн юм байна. Бор будаа гэдэг зүйл нь байна уу? Хүүхдийн тэжээлд орж байгаа будаануудад хүнсэл агуулгадж гин үү гэдгийг нь судалсан байгаа юм л да. За энэ бол Америк нэгдсэн улсын Мичиганы их сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудын судалгааны тайлан. За бор будаа илүү эрсдэлтэй гэсэн судалгааны тайлан гарсан байгаа юм. Бор будаа бол одоо хүний биед хэрэгтэй ашигтай гэдэг нь шүү дээ, тэ. Гэхдээ хүнслийг илүү их агуулад байгаа нь бор будаа юм байна. За яагаад тэгэхээр бор будааг одоо витамин, эрдэс бодисоор баялаг учраас хүмүүс маш их хэрэглэдэг. Монголчууд ч маш их хэрэглэдэг. За гэхдээ хүнсэл нь будааны гадна талын тэр бор будааны гадна талын хальсанд илүү ихээр агуулгадж байна гэдгийг тогтоосон юм байл. Цагаан будааг бодвол бор будаа гадуур хальстай brain гэж байгаа. За тэр хальсанд хүнсэл илүү хэмжээгээр агуулгадж байна гэж одоо судалгааны тайлан гарсан юм байна. Хуримтлагддаг юм байна хальсанд нь. За тиймээс бор будаа нь цагаан будаанаас нэгэсэндөө илүү өндөр хүнслийн хорыг агуулж байна л гэсэн үг. За бага насны хүүхдийн одоо хоол тэжээл энд одоо бас хүнсэл байна уу гэж судалсан. За олон улсын лабораторийн шинжилгээгээр хүүхдийн будааны каш гэж байгаа. За хөнгөн зуушнуудын заримаас бүгднгээс нь биш зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсан хүнсэл илэрсэн юм байл. Тэгэхээр хүүхдэд сонгож өгж байгаа зутан будаа агуулсан бүх зүйл дээр одоо нэлээд л анхаарах нь. За мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ жилийн 2026 оны 6 сарын тайлан. Зүгээр саяхных ердөөсөө сар гарны өмнөх ийм тайлан байгаа. За энэ 6 сарын тайланд хүнсний элдв бохирдол за тэр дундаа хүнсэл болон хар тугалга нь зүрхний өвчин хавдар үүсэх гол шалтгаан болж байгааг 2026 оны 6 сард ДМБ-с анхааруулсан. За тэгэхээр хүнсэл агуулсан одоо бүтээгдэхүүнийг хэрэглээгээл анхаарах нь байна. За тэгвэл аль бүс нутгийн будаа илүү аюулгүй вэ гэдэг бас судалгаа байна. За наадах чих хэрэгтэй шүү дээ. Яагаад тэгэхээр будаа хөрсөнд одоо тарж ургуулдаг учраас тухайн бүс нутгийн цаг уур, хөрсний бүтэц энэ зэргээс хамаарат хүнсэл их бага хэмжээгээр ялгагдчих. Гэхдээ будаа болгонд хүнсэл байна гэж байгаа. Их үү багуул гэдэг нь ялгаад. За тэгээд бүс нутгаар ингээд судалгаа хийсэн чинь бага хүнсэлтэй
будаа одоо тарж ургуулдаг улсуудыг жагсаасан байгаа. За үүнд Индхэг, за Пакистан, Тайланд, Японы одоо Япон улсад тарж ургуулсан будаанд хүнцэл маш бага байна. Нэгэсэндээ хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь харьцангуй бага. За мөн одоо Америк нэгдсэн улсын тэр Калифорни мужид тариалсан будаанууд бас харьцангуй бага хүнцлийг агуулж байна гэж. Тэгээ энэ яг юунаас олж ийн газар нутгийн газар байрлалаас нутаг цаг агаар, цаг уурын одоо шинж чанар, за хөрсний бас шинж чанар гээд энэ бүгдээс шалтгаалаад хүнцлийг их бага гэдэг нь ялгаатай байна. За тэгэхээр нэг өсөндөө иргэдийн худалдан авалтын сонголтонд энэ судалгаа бас нөлөөлж байгаа юм л да. За өндөр хүнцэл агуулсан одоо бүс нутаг гэхээр Америк нэгдсэн улсын урд хэсгийн мужуудад ургуулсан будаа, мөн Итали улсад ургуулсан будаа болон за бор будааны төрлүүдэд хүнцэл илүү хэмжээтэй байна гэж. За энэ нэг ийм судалгааны тайлан бол байна. За тэгвэл дараагийн хэсэгт одоо яах ёстой юм бэ гэдэг асуулт. Яг зөв. Тэ сонсож байгаа хүмүүст ч үзэж байгаа хүмүүст ч төрнө. Тэгээ одоо яах юм гээд ийм асуулт гарч ирнэ. За тэгвэл энэ асуултанд бас зөвлөмжийг нь гаргасан байна. За одоо яах юм бэ гэж. Хүнцлийн эрсдлийг бууруулж болно гэж үзэж байгаа. За энэ нь хэрэглээн дээр бууруулж болно. За яах вэ гэхээр гэрийн нөхцөлд гэж байгаа шүү. Будаа өөрөө усархаг ийм талбайд ургадаг учраас бусад үр тарианаас 10-аас 20 дахин их хүнцлийг шингээдэг онцлогтой. Гэхдээ одоо хүрэх гэж байгаа аргуудаар будаанд байгаа хүнцлийн хорыг 50-аас 80% бууруулж болно. Нэгэсэндөө. За ямар аргаар будаанд байгаа хүнцлийг ингэж их хуваар бууруулах вэ гэхээр гэрийн нөхцөлд усанд хонуулах, дэвтэх гэж. За тэгээ будаага агшаахаас хүмүүс мэддэг л дээ. Гэхдээ дахиад одоо сануулах нь зүйтэй баг. Будааг агшаахаас өмнө усанд хэдэн цаг эсвэл хонуулаад дэвтээгээд усыг нь асгана. За ингийн бол будаанд дагуулгдсан хүнцлийн хор 50-аас 80% буурна. Хоёрт нь их усанд буцалгана гэж байгаа. За будааг гоожурын усаар сайтар угааж цэвэрлээд буцалгаж чанаад шүүсийг нь асгаж хэрэглэнэ. За энэ арга бол хүнцлийг хамгийн одоо хүнцлийн хорыг будаанд байгаа хорыг хамгийн ихээр бууруулдаг арга нь бол энэ юм билээ. За гуравт нь бол сонголтондоо анхаараач л гэдгийг бол эрдэмтэд зөвлөж байгаа. Олон төрлийн үр тариа хэрэглэх сонголтыг хий. Одоо будааг их хэмжээгээр тогтмол битгий хэрэглээч л гэж. Тэгээд сонголтондоо бас зөв хандаарай гэдэг зөвлөмж байгаа. Ягаад гэхээр дан ганц цагаан будаанаас одоо хамааралтай байхаа багасгаад за хоолндоо гурвалжин будаа овёс гэдэгтэй овёс хөц будаа зэргийг хослуулан хэрэглэх ийм сонголтуудаа одоо хийгээрэй л гэдгийг дэлхийн энэ судалгаа хийсэн эрдэмтэд зөвлөж байгаа. За тэгээ мэдээж хүнцэл гэдэг зүйл маань эрүүл мэндэд бол асар хор хөнөөлтөй. Тийм учраас будааныхаа сонголтонд анхаарах нь байна. Хэрэглээнд анхаарах нь байна. За мөн олон төрлийн сонголт буюу үр тарианы сонголтуудыг хийх нь байна. За тэгээ будааг хэрэгжилж байгаа нөхцөлд түрүүн хүргэсэн нөгөө будаанд агуулгадж байгаа хүнцлийн хорыг гэрийн нөхцөлд бууруулах аргуудыг хэрэглээд хоол хүнсэндээ одоо хэрэглээрэй гэж хэлээ да. Тэгэх юм бол 50-аас 85%-аар будаанд тань байгаа хүнцлийн хор гадагшлна. За нэг асууж тодруулах зүйл байна. За одоо нөгөө органик хүнцэл гэдэг байгаа шүү дээ тий. За тэр нь арай одоо нөгөө биеэс гадагшлахад арай одоо хурдан байдаг гэлээ. Хурдан хугацаанд органик хүнцэл нь хурдан хугацаанд хүний биед ороод буцаагаад гадагшилдаг. Органик бус нь хуримтлагддаг л байхгүй юу? Бүр хуримтлагддаг. Тэр бол одоо бүр гарах боломжгүй. Тэр нөгөө хуучин нөгөө ярьсан шүү дээ. Тунаа загсанд мөнгө ус. Тийм мөнгө ус байдаг. Мөнгө ус болохоор хүнд металл хүний биед орохороо эзэж гадагшилдаггүй. Тэгэхээр нөгөө нэг тэр гадагшилдаггүй хүнд металл байгаа байхгүй юу? Тэрэн шиг л байхгүй юу? Органик бус буюу энэ хөрс ус тэгээд агаараас гэж байгаа шүү бүр. За тэгээ хоол хүнсээр дамжиж орсон органик бус хүнцлийн хор таны биед хуримтлагдаад ер нь бараг л ингээ гарахад хэцүү гэж гадагшилдаггүй. Органик хүнцэл буюу нөгөө далайн гаралтай бүтээгдэхүүнд байдаг тэр хүнцэл бол өөрөө агуулгадах хэмжээ нь маш бага. Дээрээс нь хүний биеэс гадагшлахтаа хурдан гэдэг юм байна. За. Тэгэхээр одоо сонголтондоо анхаараарай. Тэгээ үзэгч сонсогчтой хэлэхэд сонголт таны гарт. Тэгэхээр нөгөө сонголтонд нь нөлөөлөх
баримттай мэдээллийг одоо хүргээ явж байгаа байхгүй. За маш баярлалаа. Одоо хэрэгтэй мэдээлэл. Зүгээр. За чиний мэдээлэл рүү оръё. За миний мэдээлэл болохоор за ерөнхийдөө бол одоо нөгөө устай холбоотой. За мөн хүний эрүүл мэндтэй холбоотой мөн гэдэг эрүүл мэндтэй холбоотой. За бид бүхэн одоо усыг өдөр тутамдаа хэрэглэх. За усгүйгээр бол одоо хүн амьдарч чадахгүй шүү дээ, тийм ээ. Агааргүйгээр амьдарч чадахгүй, усгүйгээр амьдарч чадахгүй, хоол хүнсгүйгээр амьдарч чадахгүй. За энэ бол одоо хүний наазахын физиологийн хэрэгцээ. За усны дутагдал нь одоо тархины үйл ажиллагаанд одоо хэрхэн одоо ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг бас судалгаатай, тоо баримттайгаар үзэх сонсогчтой бас хүргэе гэж бодоод. За нэгэн Cambridge их сургуулийн судалгааг аваад ирсэн. За хүн төрөлхтөн бол одоо мэдээж усгүйгээр л амьдрах боломжгүй. За тэгтээ одоо нөгөө усны ач холбогдлыг бол одоо хүмүүс яг ихэвчлэн нөгөө зөвхөн одоо амны цангаа тайлах гэдгээр бол ойлгодог байгаа. За биеийн халууныг одоо эсвэл зохицуулдаг юм уу, хоол хүнсэндээ хэрэгэлдэг юм уу? За усыг бол ингэж хэрэгэлдэг. Гэхдээ яг үндэ одоо нөгөө хүний одоо тархины хэвийн үйл ажиллагааг хангахад бол ус бол хамгийн чухал. За энэ тархи чинь өөрөө нөгөө уснаас бүрдээд байгаа шүү дээ, тийм ээ. За яг энэ нөхцөлд болохоор одоо нөгөө ус маань одоо илүү ийм одоо багасаад ирэх юм бол ер нь бол тархины үйл ажиллагаанд бүр хортой хөнөөлтөй, дээрэс нь бүр эрүүл мэндэд цаашлаад мэдээж хөнөөлтөй байгаа. За ер нь хүний биеийн нийт жингийн одоо 50-аас 70 орчим хувь нь бол одоо ус байдаг. За тархи нь одоо яг үүнээс илүү буюу ойролцоогоор 70-аас одоо яг 75% орчим одоо яг энэ уснаас бол тогтдог байгаа. Ер нь бол биеийнхээ илүү их устай байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тархийг одоо нөгөө усанд хөвжөөдөг гэсэн үг бол биш. Зүгээр яг нөгөө тархи маань болохоор одоо эд эсүүдийн бүтэц үйл ажиллагаа нь одоо үндсэн орчин болж өгдөг байгаа. За тэгээд тархинд байдаг ойролцоогоор 86 тэрбум мэдрэлийн эс буюу нейронууд байгаа. За энэ нейронуудын хоорондын одоо секунд бүр нь цахилгаан болон химийн тохиоллоор одоо мэдээлэл солилцдог. За энэнд бас нөгөө ус маань хэрэгтэй болж таарад байгаа байхгүй юу. За тэгээ энэ мэдээлэл нь одоо дамжих үйл явц хэвэн явагдахын тулд за нөгөө эсүүдийн дотор болон гаднах ус. За тэгээ натрий, калий зэрэг одоо электролитийн одоо тэнцвэр маш нарийн хадгалагдсан байх шаардлагатай байгаа. За тэгээ тархины өөр нэг одоо чухал онцлог бол биеийн нийт жингийн ердөө 2% нь эзэлдэг мөртлөө. За одоо амарч байсан ч гэсэн одоо биеийн нийт энергийн 20 орчим хувийг бол дангаараа хэрэгэлдэг явдал байна. Тэгэхээр ийм өндөр одоо идэвхтэй эрэхтэй учраас тархи маань одоо хангалттай хэмжээний ус хэрэгтэй байх нэ. Тийм учраас үзэг сонсогчд маань бол одоо усыг өдөр тутамдаа бол маш сайн ууж ах хэрэгтэй. Одоо бид зарим хүмүүс бол одоо сонсож явах нөө миний эргэн тойрны одоо найз нөхөд маань ч юм уу те ойр дотных нь маань зарим ус уудаг хүмүүс байдаг л да. Баг уудаг. За өдөрт зүгээр нэг те баг юу цангахаараа л усуудаг хүмүүс байдаг штэ те. За энэ нь бол ерөөсөө болохгүй. Та өөрийн биеийн одоо тэр нөгөө хилэмжүүдэрээ ч тэр те яг тухайн нөгөө биеийн организмд явагдаж байгаа тэр процессуудаа ер нь бол хааж ийна л гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэн бол одоо болохгүй болчиход байгаа. За тэгээ ийм өндөр идэвхтэй эрэхтэй учраас бол тарих ийм хангалттай хэмжээний хүчил төрөгч, глюкоз, за тэгээ усыг одоо тасралтгүй авах шаардлагатай байдаг. Тэгээ ус дутагдах үед одоо цусны сивэнгийн эзэлхүүн баг зэрэг одоо буураад за цус өтгөрөх хандлагатай болчихж байгаа. За ингэснээр одоо тархинд очих цусны урсгалын үр ашиг нь өөрчлөгдөөд за тэгээ хүчил төрөгч болоод шин тижээлийн одоо хүртэлт нь өмнөхөөсөө удааширчдаг болоод байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлт нь одоо бага юм шиг санагдчихж байгаа боловч энэ бол тархинд бүр үнэхээр ингээд том цочрол болчихж байгаа байхгүй. Яг нөгөө энийг бас нөгөө магадгүй одоо тархи маань зарим үед хилээд байдаг байгаа байхгүй. Одоо толгоо өвдөх жишээлбэл те. За яг ихэнх хүмүүсийн одоо нөгөө усны дутагдал гэхээр одоо маш их нөгөө хөлөрсөн эсвэл нэг юм урт хугацаанд бас юм ус уухгүй яваад байхаараа л нөгөө усны дутагдалд орцсон гэдээ ойлгоод байдаг. За гэхдээ шинжлэх ухааны судалгаагаар болохоор биеийн жингийн ердөө 1-2% тэнцэх хэмжээний одоо ус алдагдахад л хүний тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж ирэлдэг. За жишээлх юм бол одоо 60 кг жинтэй хүний хувьд ердөө 600-аас 1200 одоо миллилитр одоо ийм шингэн алдагдах нь бол одоо хангалттай хэмжээний алдагдал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэмжээний ус алдагдал нь бол одоо зуны халуун өдөр гадуур удаан алхах, дасгал хөдөлгөөн хийх, за хэдэн цаг дарааллаад одоо ажиллах, за эсвэл одоо ус уухаа мартах үед одоо үүсэж болдог.
За 2011 оны одоо хамгийн анхны яг энэ судалгаа байгаа юм л да. 2011 онд Америкийн судлаач Майкл Ганьо болон за түүний хамтрагчид одоо энэ асуудлыг шинжлэх зорилгоор эрүүл одоо ийм залуу эрэгтэйчүүдийг бол хамруулж судалгаа хийсэн байгаа. За энэ судалгаанд оролцогчдын биеийн усны хэмжээг нь ойролцоогоор 1.6 хувиар бууруулсны дараа тэдний одоо ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, за тухайн одоо мэдээлэл боловсруулах чадвар зэргийг нь одоо ингэж судалсан байгаа байхгүй юу? За тэгээ хэмжсэн байгаа. Тэгээ судалгааны үр дүнд одоо оролцогчид илүү их юм ядарч байгаагаа мэдрээд анхаарал төвлөрөх чадвар нь буураад, за ой тогтоолтын одоо сорилуудыг өмнөхөөсөө удаан гүйцэтгэж за төгшүүр болон нөгөө толгой өвдөх шинж тэмдгүүд бол илэрсэн байгаа даа. Нөгөө усыг нь хассан гэх юм уу? За тэгээд энэ бага хэмжээний усны дутагдал нь одоо хүртэл хүний танин мэдхүн үйл ажиллагаанд одоо сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр ерөөсөө цаашлаад энэ маань нөгөө тархины буюу одоо ганцхан тархины юм бас асуудал биш болчихж байгаа байхгүй юу? Хүний бие организм те толгой өвдөх, ой тогтоолт зэрэг те бүр энэ бол одоо цаашлаад хөгшрөлтийн эсрэг хүртэл одоо бүр маш олон үр дагавруудыг хойноосоо дагуулж байна. За энэ таамгийг нөгөө батлахын тулд одоо соронзон резонансын дүрслэл буюу MRI. За энэ MRI-ыг ашиглаад судалгаануудыг бол хийсэн байгаа юм л та. Тэгэхээр эдгээр судалгаагаар одоо усны дутагдaltaй үед тархины урд хэсэг буюу одоо нөгөө төвлөрөх одоо яг энэ хэсэгт төвлөрөх нөгөө шийдвэр гаргах тий яг энэ анхаарал төвлөрүүлэх үүрэгтэй энэ тархины энэ хэсэг маань тархины одоо урд хэсэг байна шүү дээ. Тийм. За энэ хэсгийн одоо яг нэмэгдэж бага хасагдж байгаа одоо хэсгийг нь бол харуулсан байгаа MRI-гаар. За тэгээд энэ нь болохоор тархи хэвийн үр дүнд хүрэхийн тулд илүү их нөөц ашиглаж байгаагаа одоо илрэл болоод байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо хүн яг ижил бодлогыг бодож байгаа ч гэсэн тархи нь илүү их ажиллаж байна гэсэн үг. Ус одоо ууцсан хэрэгэлцэн үедээ. За заримдаа одоо жишээлх юм бол миний яг одоо өөрийн жишээн дээр гэх юм бол яг толгой өвддөг байхгүй. Тэгээ бас одоо хил ам орооцолтаад үгээ буруу зөв хэлэх ч юм уу те. Тэгээд нөгөө бүтэн өдрийн одоо тэр нөгөө байгаа байдалд нөлөөлчдөг. За тэгээ өдөр тутмын амьдралд одоо маш хэрэгтэй ус маань бол за тэгээд ер нь бол зөвхөн цангасан үедээ бус тогтмол одоо хугацаанд ус ууж хэвших хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр ялангуяа одоо халуун цагаагаар эрчимтэй тасгал хөдөлгөөн хийсэн үедээ за мөн одоо удаан хугацааны хичээл эсвэл одоо ажлынхаа үеэр ус уухаа мартчихдаг ч юм уу. За эсвэл зүгээр ингээ хүн ингээл сууж явахдаа хүртэл одоо нөгөө биеэсээ усыг гадагшлуулчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр кофе нөгөө согтууруулах хундаа байгаа шүү дээ. За энэ нь одоо усны оронд бол ерөөсө тооцогдохгүй. Энийг бол одоо шингэн зүйл уусанд тооцогддог байна. Кофе, цай. За тэгээ нөгөө согтууруулах хундаа. За тэгээд ерөнхийдөө бол яг цэвэр усаа л уух хэрэгтэй болчихж байгаа. За тэгээ ус бол хүний одоо нөгөө тархины хэвийн үйл ажиллагааг дэмждэг хамгийн энгийн мөртлөө хамгийн одоо чухал зүйлсүүдийн нэг болчиход байгаа. Тэгэхээр биеийн жингийн ердөө 1-2% нь одоо усны алдагдал хүртэл одоо анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, за мэдээлэл боловсруулах, за цаашлаад нөгөө сэтгэл санаанд хүртэл нөлөөлчихөж байгаа. Тэгэхээр энэ судалгаа болохоор одоо нөгөө яг хүн ус уухгүй бол одоо тий хүний бие организмд яаж нөлөөлдөг юм бэ? Тархинд яаж одоо нөлөөлдөг вэ гэдгийг бол судлах зорилготой. За мэдээж тэгээд энэ судалгааныхаа үр дүнд бол хүрсэн. За хүн ус уухгүй байх юм бол ой тогтоолт хүртэл муудаад тухайн өдрийн одоо тий мууд нь хүртэл за мууд гэж ярьдаг шүү дээ тий. Тэр одоо нөгөө сэтгэл хөдлөл нь хүртэл бүр ингээд шал өөр болчихдөг юм байна. Тэгэхээр хүн ер нь бол одоо энэ халуун одоо өнөөдрийн энэ зуны халуун өдрүүд гадаа маш халуун байгаа энэ өдрүүдэд бас одоо үзэг сонсогчд маань усыг тогтмол ууж явах хэрэгтэй байх нэ гэдгийг бол би бас энэ мэдээлэл судалгаагаараа дамжуулан хүргэхийг зорьсон. Нэгээс нь доо тархины бензин болов ус байгаа. За ер нь бол тийм. Тэгээд зүрлээ хэлчихэж болно шүү дээ. Цэнэглэхийн тулд ус зайлшгүй хүний бие шаардлагатай. 50-70% нь уснаас бүрдэж байгаа гэж байгаа шүү дээ хүний бие. Тэгэхээр ерөнхийдөө бол автомашинаар ярих юм бол бензин, дээрээс нь тарих бас амрах шаардлагагүй эргэтэн гэдэг юм байлээ. Ерөөсө шүнжэнгөө унтчихсэн ч гэсэн ажиллаж идэв. Амрах шаардлагагүй мөнхий ачаалж идэг тийм эргэтэн. За тийм учраас ус уух одоо нөө зохис хэмжээгээр нь уух шаардлагатай. Дээрээс нь ус бага уух юм бол түрүүн хэлсэн шүү дээ. Цус өтгөрнө. Тэгэхээр цус өтгөрөх юм бол мэдээж тархилуу явж байгаа нөгөө цусан хангамж маань
хангалттай хэмжээгээр цусаа шахаж өгөхгүй очихгүй гэсэн. Тэгэхээр цусыг өтгөрүүлэхгүй шингэн байлгахын тулд мэдээж дасгал хөдөлгөөн шингэний дутагдалд орохгүй байх явдал. За ингийн бол мэдээж тэгэл стресс, бухимдал, ядралт тийм ээ, толгой шалтгаангүй өвдөх гэд өөрөөс шалтгааллах энэ бүх зүйлээ бид нөгөө нэг хийж хөвшөөд тогтмол болгочих юм бол асуудалгүй. За хамгийн чухал зүйл нь бас бага насны хүүхдүүд усны хэрэглээ маш бага байгаад байдаг. Ер нь ус бараг уухгүй шахуу байх гэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань, асран хамгаалагч нар маань хүүхдүүдтэй бас ус буюу шингэн сайн уулгаж байгаарай гэдгийг хэлээ да тийм. За тэгээ өнөөдрийн пох нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Хамтдаа байсан нийт сонсогч, үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өтгчөр Оюка, Аги, наривлагчаар Ариука ажиллалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. 82.9 долгионоор мөн 100.9 гэсэн долгионоор та бүхэн манай радиогтой аудио одоо хувилбараар нь сонсох боломжтой. Дүрстэйгэр нь гэх юм бол радиог сонсож байгаа хүмүүс маань Хөх Тэнгэр радио гэсэн YouTube хуудаснаас дүрстэйгэр нь үзэх боломжтой шүү. За ингээд Монголын анхны FM буюу богино долгионы радио Хөх Тэнгэр радиогийн пох нэвтрүүлэг өндөрлөө. Түр баяртай. Баяртай үзэгчтэй сонсогчдоо.